За тэгэхээр өнөөдөр энэ бичлэгийг хийх гэж өгөө. Яг үнийг л даасан. Энэ бичлэгийг хийх гэж би ийм сармус даасан байна. Нэмгээ ийм аним сармус богнохоо. Дээрээс нь үсээ ингэж янзлсан байгаа. Ажлаасаа 8 өдрөөр гэртээ орж ирсэн. Тэгээ гэртээ орж ирээд ерөөсөө шууд унтдсан юм гэж бодсон чинь би энийг өөртөө зориулж аваад аль хэдийн одоо 3-4 хоног ч байгаа байхгүй. Тэгээ энэ юу вэ гэвэл энэ бол миний 25 онд өөрийгөө шахнаж авсан бэлэг байгаа. Гэрээсээ хамгийн ойрхон шинсээгийн ихтлгүүрээс авсан. За тэгээд энэ яг ямар бэлэг вэ гэвэл мэдээж миний цуглуулсан мөнгө ч юм уу тэгээ гарын мөнгө ч юм уу яг тэр мөнгө ерөөс ороогүйгээр миний контент хийсэн орлого одоо фэйсбүүкээр орлого олж исэн талаараа өмнө дурдж ирсэн шүү дээ. Өмнөх бичлэгээр хэлжсэн та мэдхгүй бол үзээрэй өмнөх бичлэгийг. Мөнгөөр авсан бэ гэвэл би ямар ч сурчлагаа хийгээгүй зөвхөн өөрийнхөө 100% хийхийг хүссэн контентоо хийгээд фэйсбүүкийнхаа орлогыг цуглуулад дээрээс нь фэйсбүүк орлогыг үндсэн одоо хэрэглээний датаасаа өөр сар болгон 150,000 вон татагддаг байсан. Тэр хадгаламжийн даасандаа шууд нэмэлт орлогоор хийдэг байсан. За тэгээд байранд орохсон чинь хуучин байраас мөнгө авч байгаа шинэ байранда мөнгө өгөх гэсэн чинь яг яалт амир мөнгө хэрэг болсон. Тэгээд хаа нээсэн боловч хайрын санагдаад хаа буцаагаад тэр чигтэн далт хийсэн заяа. За ингээд би дансаа туслахаар болсон боловч 3 өдрийн дараа миний тэр хадгаламжийн данс маань туслагдаж таарад ямар ч хэрэгцээгүй би мөнгөө тэр аль үжийн байрнаас авчихгүй яах вэ? Тэгээд энэ байранд нүгэд орчихгүй яах вэ? Тэгээд миний мөнгө шалт мими дансанд ороод ирсэн байхгүй юу? Тэгээд ер нь дансанд ойдог хүн дансанд ингээд цуглах дэмий юм шиг санагдаад мөнгө аваад тэрнийхэн дээж болгоод одоо тэр мөнгнөөсөө би өөртөө одоо миний хадгаламжийн данс гэсэн үг шүү дээ. Тэрнээсээ өөртөө энэ бэлэг болсон байгаа. Тараа. За тэгэхээр энэ бол ийм камер авсан байгаа. Ямар үвдээ? Энэ болохоор зэрэг комбо багцсан. Би зөв ангаар авах уу, комбо авах уу гэж маш удаан бодож маш олон бичлэг харьцуултыг үзсэн. Эцэст нь комбо авахар болсон байгаа. За дээрээс нь DJI mini mic. За энэ хоёрыг ингэж худалдаж авахад ерөнхийдөө бол яг вебсайт ихтэлгүүр тэгээд хятадаар шууд захиалах гэдэг юм манзэн олон аргууд байгаа. Гэхдээ би вебсайтаас нь захиалга хийх чийсэн аа болоод шууд дэлгүүр дээр очиж үзмээр санагдсан байхгүй. Нэгэн дээр би хямдхан биш шүү дээ. Очиж сонирхож бүр ингэж өөрөө байрж үзээ зөвлөгөө аваад тэгээд худалдаж авъя гэж бодсон. Өөр олон камерууд дээр нэг тийж эргэлзээгүй. Яагаад гэвэл хангалттай дэрнээс өмнө мэдээлэл цуглуулад хангалттай тэр бичлэгүүдийг харьцуулсан бичлэгүүдийг үзсэн байсан учраас шууд энэ дээр зогцсон байгаа. Тэгээд саяхан бас энэ дээр яг тогтсон гол шалтгаан юу байсан бэ гэвэл Грейс ихчийн хормонд урагдаад тэгээ ихчийн яг YouTube-ийн влог хийх хүн байхгүй ихч яг ийм камертай байсан. Тэгээ би өмнө нь ингээд хүмүүсийн харьцуулсан бичлэгүүдийг харчихсан болохоос яг өөрөө гэж хэлж үзээгүй. Тэгээ эхэндээ жоох ингээд хэрэглэхэд төвхтэй ч юм уу мэдгүй байсан учраас ингээд хүмүүсээс асуугаад ихчийн хормын влогийг бичиж өгсөн байгаа. Тийх зураа би бол ерөөдөө судалгаа хийж амжсан гэсэн. Өөрөө яг ингээд ашиглаж үзсэн. Учираас надад бол энэ бол боломжийн юм байна. Ер нь бол хэрэглэхээр юм байна гэж бодсон. Ер нь тэгээд бүр 100% шийдсэн гэсэн. Муу эвдэрэл гэмт хамбаж 100% ирээд холбогдох боломжтой. Тэр 2 жилийн даатгал байд юм байна лээ. Тэгээд тэр мөрийг бол аль хэдийн ингээд бүгдийг хийлгсэн. Зүгээр даатгалаар ингээд хийлгээгүй жаад эвдэрэл гараад засуулах мөнгөөр даатгалтай үед шууд шинэ камер авах боломжтой юм билээ. Энийг хүртэл яг очиж үзээд ер нь мэдэж авсан мэдээлэл гэсэн үг. За тэгээд энэ багц маань ерөөхдөө 900 сая юу ч гэсэн. Одоо яг тодорхой үнэлээд яг та хэд вебсайт руу байгаа штэ тий. Өчнө олон хүмүүс авсан энэ одоо өнгөрсөн жилийн заагуул санагдаад хай. За өнгөрсөн жил гарсан гэж би бол бодоод байгаа заяа. За тэгээд энэ ч гэсэндээ яг хамгийн сүүлд гарсан 3 мөр бол биш ээ зүгээр л миний. Надад ядвал бүр байнгын би контент хийж ч юм уу байнгын нэг ашиглахгүй учраас зөвөр өөртөө тохирсныг энэ гэж бодоод энийг авсан байгаа. За энийг бол 107,000 воноор авсан. Энийг хямдрал нь яг зүгээр санаанд таарсан дээр биш байна.
Би вебсайтаас авах чаа болонгуудад 7 хоногийн дараа зав гаргаад очиод авсан чинь яг зэрэг тэмдэглэн таарсан мэт. Энэ хоёр нийлээд 1000 болсон байна. 863,000 вон. Энэ дээр даатгалын үнэ нэмэгдэх юм бол даатгал нь нэг 60,000 вон байсан баха. За тэгээ 863,000 воноор би ийм юм авсан байна манайхаа. Ер нь захиалж авахад сая вон гарч исэн. Тэгээ би захиалж авахаа байсан хамгийн зөв шийдвэр байсан гэж хэлмээр байна. Тиймээс яг хөө шууд л задлаа. Айгу хоолын мерсэгээ дээр шууд задлах гэдэг байгаа шүү дээ. Энийг ойртуулах хэрэгтэй болоо би анх удаа имжлэг хийж байгаа байхгүй. За ямар ч гэсэн. Яа. Би энэ одоо юу вэ тий? Хоол биш. Чи юм болгоны физик хэмтэй холбож болох юм. Энэ бол чи бид хоёрын хэлсэн дээр бас энэний задлж байна. Юу на чи юу юм бэ? Наталта гоё юм нүсээ зам шүү. Хөөе надад өгч болохгүй мó натаа. За. Ийм юм байна. Усвэн нэг ньюс. Оо. Вау. Ингээ салгаад зүгээр ингээ зүснжуулна. Эсвэл соронзоорно шууд утсан дээр нь асамжуулна. За нэг энийг онгоолоод нэг юм таг гарч чинь энийг тавиад ийшээгээ энэ миний анхны удаа учраас манайхаа ойлгоорой би өмнө нь хэрэгж үзэж байгаагүй. За нэг утсан дээр хийлээ. Би өөрөө нэг одоогоос сайн мэдэхгүй шүү манайх тэрийг ойлгоорой. Сайн уу? Тэгэхээр энэ миний хамгийн анх сайн уу? Тэгэхээр энэ миний хамгийн яриад хайдад хэр сайн сонсогдож байна. Тэрийг би одоохондоо сайн мэдэхгүй юм л та. Яг тэгвэл энд нэг эргүүлдэг юм байна. Тэгээд тэрийг яг яаж эргүүлдгийг сайн мэдэхгүй байна. Нэг эргүүлдэг юм байна. Тэгээд тэрийг яг яаж эргүүлдгийг сайн мэдэхгүй байна. Байна уу? Миний яриа одоо тонор сонсогч байна. Хасах 6 руу эргүүлж үзье. Тэгээд хасах 12 би яг нэгэн темпээр ярьж иж энийг ямар өөрчлөлттэй байгааг нь мэдэрч чадна. Тэгэхээр одоо үзье. Байна уу? Миний яриа одоо тонор сонсогч байна. Хасах 6 руу эргүүлж үзье. Тэгээд хасах 12 би яг нэгэн темпээр ярьж иж энийг ямар өөрчлөлттэй байгааг нь мэдэрч чадна. Тэгэхээр үлдэг юмтай юм байна. Тэгээ энийг эргүүлээд нэмэх 12 нэмэх 6 тэг хасах 6 хасах 12 гэдэг. Тэгээ миний ойлгосноор бол нэмэх тал руу явах тусам илүү чанга сонсогдож байна. За шууд ингэж уршчлаа шүү дээ. Дуудлахгүй минь амархан санагдлаа. Өснийхний жидийг манайхаа харцгаа тийм үү? Өснийхний жидийг одоохондоо мэдрээгүй байгаа шүү дээ. Нэмэх 12 дээр тохируулчихлаа. Сайн байна уу? Нэмэх 12 дээр тохируулаад ярьж байна. Тэгэхээр энэ өснийг ямар эжидтэй юм бол ChatGPT-гээс асуух хэрэгтэй юу? Эсвэл одоо ингэж өөр болох хэрэгтэй юу? Ач холбогдолтой гэдэг нь одоохондоо мэдэхгүй байна. Юунаас хамгаалт гэдэг нь одоохондоо сайн мэдэхгүй нэ би дахиж судалж үзэх хэрэгтэй юм шиг байна. Нүд манайхаа наа бит юм уулаарэ. Нуусаа таад чинь мундаг шүү дээ би чинь сайн мэдэхгүй. Нэг ямар эжидтэй юм бол ChatGPT-гээс асуух хэрэгтэй юу? Эсвэл одоо ChatGPT-гээс асуух нь зөв юм шиг байна. ChatGPT. Oh no. Энэ утас чинь нэрээ дугааргүй утас шүү дээ. Wi-Fi оруулахаа мартчихсан байна. За ямар ч хэлсэн энэ
Үстэй үсгүй ялгаагүй юм шиг байна. Үсийг аваад авчих. Үе пүүти минь наач өстө хэрэгтэй зүйлээс минь чи юу авч хаях. Ямар ч юм ирсэн. Тэгээ би ямар ч зүйл гэдэг ямар хэлчихвэ тий. За одоо илүү ойроос. Бүтэн харагдаж байгаа юм болоо. Би жоохон үлгээгээрээ заяа. Энийг гэж яд хоёлоо гадаагаар салхилах болно. Урлаад дахиад нь толчээ. За одоо хамгийн гол зүйл шүү дээ манайхаа. Би юус ярихгүйгээр зөвхөн бичлэг хий. Оо. Хайрсуудаа энэ тавиад би битээ оролдоорой за. За би гол юмнасаа эхлээд биш зүгээр нэмэлт юмнуудаас эхэл задлах дуртай. Йоо өстө хударч өгч гинэ бүр. За энэ бол мэдээж хамаалтын хайрцаг байна. Тэр би яг мэдсэн юм аа. Хамаалтын хайрцаг. Тэ. За дараад нь гол энэ дотор дахиад нэг энэ дотор арай дараагийн загвар байгаа. За мэдээж дахиад ус. Бэтрэ. За утын ши. Олон даслагаатай. За дараагийнх нь бол би энийг юу гэдгийг мэднэ. Энэ бол суур байна. Дэлгэдэг суур. За тэгээ мэдээж энэ би нэгийг аваагүй гэж бодоод яг захиалгаж ийсэн мэдсэн байгаа. За тэгээд соронзонд байж газар байж их тий. За хамгийн гол зүйл бол камер. За манайха. Яа би өөр сандарч байгаа. Хамтдаа хуулцаа. Харган юу хэрхэн асаах талаар бас бүгд юунд байгаа манайхаа олж байна. Ийм л шиг гинэ. Би бол хэлээ зөвлөн. Тада яаж шатсан солонгосоор ашигласан илүү амар. Хангугог сонглоо. Солонгос хэлийг сонглоо. Энийг скэнигэрээ гинэ. За тий скэнийгээд удахгүй энэ бичлэгээр энэ камераараа зөндөөлөн гоё бичлэг оруулъя. Манайхаа удахгүй. За гэхдээ шууд ингэж тавих юм бол маш хурдан эвдэрдэг гэсэн шүү манайхаа. Хэрвээ та ч гэсэн энэ камерыг сонирхож байгаа бол унтраах товчийн дараад өөрөө бүрэн эргэж хараад ингээ унтарсан үед нь талтыг хэрэгтэй юм байна лээ. За би нэг скэндээд тэгээд энэ камертаа илүү сайн ажиллаад QR кодоор нь одоо камертаа хэрхэн ажиллах талаар бүх мэдээллүүдийг авч болт юм лээ. Яг тэрний дагуу би мэдээллүүдээ аваад
гой бичлэгнүүд оруулах болно. За өнөөдрийн бичлэг бол нэг иймэрхүү байлаа. Яг одоохонд бол яг 100% ичидийг мэдэхгүй байгаа ч гэсэндээ удахгүй бүр өчнөө гой олон бичлэгүүд оруулъя гэж бодож байна. Мэдээж хүн бүр 2025 онд тодорхой хэмжээний амжилттай, бүтлгүүдэлтэй, аж аргалтай, гонигтай, зовлонтой бүхий л цаг мөчийг туулсан байх гэж бодож байна. Би нэг хэдэн мянган оноор, эдэн мянган оноор ийм авлаа, тийм авлаа гэд өнөөдөр яриа сууж ийн гэж бодсон чинь бүр тэрээс өөртөө хайр урж ийн. Энэ үнэн нь ерөөсөө чухал биш. Яагаад вэ гэвэл надад яг үнэхээр 700 төгрөгийн кимбаб авч идэх, 800 төгрөгийн кимбаб авч идэх мөнгө байдгүй л лээсэн байхгүй юу? Саяхны хүртэл яг л арай дээрдэж ядаж өөртөө үнэхээр авахыг хүсэж байгаа зүйлийг авч чаддаг хэмжээний хүн болсон байна. Үргэлж ингээд хэцүү ажил, хүнд ажил, янз янзын одоо ингээд уйлаа гэж манайхаа сормоос нартдаг. За яг энэ бичлэгийг хийгээрээ бүжээ. За ингээд эхлүүлчих. Яагаад вэ гэвэл яг энэ бичлэгийг би баг 5 удаа дахиад бичиж байгаа. Тэгээд тэр зүгнээсээ бурууг ингээд хийгээд буруу зүгний эдит хийхдээ удах учраас яг энэ бичлэгийг хийгээрээ эдит хийхгүй шууд оруулсан ч болно шүү. За тэгээд өнөөдөр яг үнийг хэлгээд энэ камерыг авсан аваагүй, энэ микийг авсан аваагүй үзэж байгаа хүмүүс маань ямар ч хамааралгүй асуудал ахгүй тиймстэй. Би мигтэй болов байна уу? Би өөртөө гоё үнэтэй сайхан юм авна уу байна уу? Яг үнийг хэн ч хамаагүй. Та яг одоо энэ цаг мөч хүртэл миний бичлэгийг үзэж байгаа байгаас би тэний халтан цагаас бүр үнэхээр аимшигтай хулгайлсан байна гэсэн үг. Баярлалаа бас энэ хүртэл үзсэнд. За тэгэхээр ямар ч хэрэггүй энэ бичлэгийг маань энэ хүртэл үзсэн учраас би 25 оны хандлаар багын ярих гэж бодлоо л доо. Яг л би масын талаар ярихаас яадаг. Масын талаар ярих болохоос 100-ны 70-80% нь муулж орж ирдэг байхгүй. Яг л тэр хүмүүсийн үзэл бодолтой миний үзэл бодол ингэ нийлэхгүй шүү дээ. Эсвэл хиний нэг яаж зүйл надтай нийлэхгүй. Бид надад зэн тийм тохиолдол зөндөөд би ингээд хүмүүстэй үзэл бодлоо ингэ хуваалцаж авах үедээ үнэхээр надад тэр хүний үзэл бодол таалагдахгүй ч юм уу буруу гэж бодсон зүйл ахын бол би мэтгэлцэх дуртай. За энэ мэтчлэн ингэ үзэл бодол таардаггүй учраас хүмүүс биднийгээ муулдаг. Тэг би заавал тэр муулуулан байран масын талаар ярмааргүй байна. Өөрхөн талаар ярэ. 2025 оны эхлэл бол ерөөхдөө айгуугаа яасан би дөнгөж ийса хийгээд айл нөлөөлтэй ажил хийгээд бүх зүйл сонирхолтой өдөр алган бүр үнэхээр би яг ийм байсан тийм өдөр алган бүр энд ч очиж ийм хийгээл тэнд ч тийм хийгээл ажиллаа зарлал гэрийнхээ гаантай дахиж ажиллаад өдөрт 2-3 ажил ингээл хийчих гээл зэвэр илүү мөнгө олохтой чухал биш энэ ажиллаад үнэхээр бүр сонирхолтой байсан. Дээрээс нь хичээлдээдсний яг л тийм байсан. Яг л би төгсөгчийсэн учраас тэгээд төсөлтийн юмнуудаа бэлтэн гэл төсөлтийн юм дээр илүү юм төвлөрсөн байс дээрээс нь топик өгөх гэл юм нас бүр ингэж өөр алсан яг тийм жил эхэлж исэн. За тэгээ бижэл мэдээж бас би хаяа ингэ Монгол тоглолтууд дээр очиж зөөгч хийж ажилладаг байсан. Ажлын хажуугаар тэгээ байнга болтгүй учраас яг зүгээр идэг шөнийн цагаар. За ингэ байж яваад би 1-2 сарыг өнгөрүүлж агаад 3 сард гэрийнх нар ингээ аялал дээр явсан. Та одоо миний YouTube-ийн бичлэгийг үзэх юм бол байгаа штэ тий. 3 сард гэрийнх нараа аялал дээр явсан чинь маш харамсалтай зүйл болсон юу вэ гэвэл агаас тий. Манай охин 2 настайдаа ингээд датамд уушаа хэлд авч ирсэн байхгүй юу. Тэгээ тэрнээс хойш би ингээд үнэмлэхийн паспортны хугацаанд дуусна мдэггүй жаад яг аялал зөвлөд буудлаа цахилаа бүх юм болсны дараа хүүхдийн паспортыг дуустав нэг мэдсэн. Яалдаар гаргуулахыг хүссэн боловч яг тэр үеэр ингээд Мартин 800 болоод ингээд хутраад бүр ингээд яг Мартин 8 нар явсан болохоор тэгээд охин авч явж чадаагүй. Анхныхаа ингээд миний өвчсний анхны гадаадын аялал байсан. Солонгосоос өөр одоо гадаад улс руу хятад ирэмэрийнээс өөр газар руу яваагүй жаад ханаа явсан байхгүй юу. За тэгээд харамслаар би охин авч явж чадаагүй. Тийм учраас би 2026 оны 1 сарын 1-нд ингээд охинтойгоо уулзах байгаа байлээд. За энэ тикт микти бүгдийг холдоод авсан байгаа. Буудлан захиалсан байгаа. Тэгээд охиныг манай төрсийг авчрах байгаа. Тэгээд тэнд нэг 10 хоног гэрийнхэнтэйгээ сайхан амархаар төлөвлөсөн. Энэ төлөө би бүр хуруу хумсаа углан байж ер нь хөдөлмөрсөн. Сая энэ жилийн төгсгөлд. За тэгээд
нэг тэг 3 сар тэгээд өнгөрсөн тэнд бол охин маань үдэж байгаа бол ээжигээ уучлаарай. Ээж нь байлид очиод тий. Охиныхоо эхлүүлээ. Өөр ингээд гоё хүссэн юм авч өгнө, хамтдаа цагийг өнгөрүүлнэ, мэдээж охиндоо ном уншиж өгнө, хамтдаа гоё тоглоомнууд тоглоно, контентуудын чамдаа хамт өнгөрүүлэх цаг хугацаагаа бүр тэсгээд өгүүлж байгаа шүү. Үжээ. За тэгээ миний 4 сар болсон юм аа. 4 сар болоход бас би олон улсын инфлюенсеруудын яг явж болох тийм 30 хоттой танилцах Солонгосын 30 гэд газартай танилцах нэг тийм аялалд бас явсан. Мөн чэжүүд өөрөө аялсан байгаа. За тэгэл ерөөхдөө бол аяллыг бол мэдээж марталгүй аялсан. За тэрний дараа болохоор зэрэг яасан бэ гэвэл топик өгсөн байгаа. Тэгээ топик өгөөд харамсалтайгаар нэг өндөр навчдаг үстэндээ яг бас юу гэдгийг мартсан байсан. Топик 5 авснаас хойш ингээд 2-3 жил юу топик өгөөгүй жаа топик өгсөн чинь 5 авахд хэдхэн хоног тутсан байсан. Тэгээд энэ 26 онд бол өндөр навъя гэж бодсон байгаа. 25 онд өөрийгөө олж нээсэн хамгийн том алхам бол би 56 цагийн сайн дурын ажил хийсэн байгаа. Маш олон компанид хамтарч ажилласан сайн дурын ажлаар дамжуулан би өөрийгөө нийгэмд ямар хэрэгтэй хүн бэ гэдгийг мэдэрсэн. Сургуулаа төгснөхийн дараа амьдралтаа анх удаа 15 хүнийг хариуцаж олон улсын фестивалд гар бие оролцох боломж олсон байгаа. Энэ жил Чаван хотод болсон олон улсын фестивалд Монгол улс маань онцлог орноор шалгарсан байсан. Монгол улсынхаа өв соёл, хувцас, түүхийг олон улсад танилцуулахад бүх зүрх сэтгэлээрээ ямар ч ашиг сонирхол харахгүйгээр надтай хамт нэгдэж 3 хоногийг хамт өнгөрүүлсэн охтуудаа баярлалаа гэж хэлмээр байна. Та нар үнэхээр мундаг байсан шүү. Нэг мэдсэн ч гээд 12 сар. Нэг их юм хийгээгүй заяа. Тэр орны хамт тэгэл бэбитиг хамтсан, Монгол яваагүй, зунжангаа ажилласан, наваржангаа ажилласан. Тэгвэл миний хувьд бол нэг иймэрхүү жил болж өнгөрсөн. Гүнхтэй, зовлонтой, жаргалтай, сургамжтай маш гоё жил болж өнгөрсөн. Таны хувьд ч гэсэндээ ажиглалын бүр ингээд ундраг болсон тийм өдрүүд байсан. Жиш магадгүй үнэхээр би ийм жаргалтай амьдарч болох юм гэж бодохоор тийм өдөр байсан юм билүү мэдэхгүй шнэ. Эсвэл бүр үнэхээр би яагаад ийм юм бэ гэд бусдаа өөрийгөө харьцуулаад голцсон тийм жилж байсан юм билүү. Ямар ч лсэн арай дээр хүн рүү өөрчлөгдсөн 2026 он байгаасаа гэж хүсээд энэ бичлэгийн төгсгөлд танд хинээч илүү халуун юм урам өгмөр байна. Ёрэ юу дандаа өөрөө хүмүүсээс маш их ажиглалтай урмын үхтэй халуун дулаан ганцаараа үзэж хайрын тийм гоё үхтэй мессежийг өдөр болгон уншиж сэрдэг гэрнэ. Тийм мессежийг өдөр болгон харамгүй уншдаг гэрнэ. Тийм урмыг өдөр болгон хүмүүсээс харамгүй авдаг гэрнэ. Яг тэрийг ингээд хүнд хэлсэн чинь жоох ичт юм байна. За ямар ч лайсан ажиглалтай өдрүүд олон байгаасай. Бүх өдрүүд надад бол шин хизээж татагдахгүй тийм өдрүүд учраас тань ч гэсэндээ таны хүссэн дуусан бүхэн ирээсэй гэж хүсэж байна. Мэдээж тэр зүг зүгээр ах танд очихгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгтээ наа чи биш. За би ямар солиотой навш гэдгээ тэгтээ төгсгөл нь харуулмаар санагчлаа. Ер нь санхугаа удирдах тал дээр бас нэлээ олон асуулт надад ирдэг байхгүй юу. Тэгээд надад санхугаа удирдахад хамгийн одоо төхөн басан одоо би маш их хэмжээний үр тавьж ирсэн гэдэг чинь тэр өрөө дарсны дараанаас надад хийж ирсэн хамгийн чухал зүйл бол ингэж ажилласан бүх өдрөө амарсан өдрөө юунд ажилласан эдэн дөрвний тип авснаа сараар ингээд солиот юм шиг бичдэг байгаа нэг ч өдөр марталгүй гэ аимшигтай байгаа. Би юм аимшигтай тэнэг хүн. За 11 сард бол би нийтдээ 1 2 3 4 удаа амарч нэг өдөр нөрмөнд явсан байна. Энэ шинэ. Тэгээ 12 сар гэл. За тэгээд юу ч гэсэн юу хэ. Ийм солиотой новш үрдүртэй юм авч чадсан байна. Төрсөн өдрөөр нэг бүрээрээ сэт идчихэд ажралтай умбаад хүүхчийг инээгээд баярын нөлөөс асгаруулчихсан хүн байхгүй би өөрөө. За тэгээ өөрийнхөө талаараас баган мэдээллүүдийг өөрийнхөө талаараас баган төгөөдийг ярих гэж бодож байгаа цааш та. За тэр арцсан жоох.